Pause Mongolia подкастт тавтай морилно. Өнөөдөр бид нэг асуудлын талаар ярих гэсэн юм. Амьтдын асуудлыг шийдэхэд хамгийн том өөрчлөлтүүдийг хэн хийж чаддаг вэ? Том байгууллага, төр засаг, эсвэл мэргэжлийн хүмүүс үү? Үнэн дээр хамгийн том өөрчлөлтүүдийг энгийн хүмүүс бий болгодог. Нийгэм гэдэг бол бодлогоос илүү хүмүүсийн өдөр тутмын сонголтын нийлбэр байдаг. Өнөөдөр Монголд гудамжинд байгаа нохой мурны тоо нэмэгдэж байгаа нь зөвхөн амьтдын асуудал биш. Энэ бол хүний зан төлөв, мэдлэг, хандлагатай холбоотой асуудал юм. Нэг гөлөг худалдаж авах шийдвэр, дараа нь асрах боломжгүй болоход гаргах шийдвэр, үржүүлгийн хяналтгүй байдал, мэдлэг дутмаг байдал, гэх мэт эдгээр жижиг харагдах шийдвэрүүд нийлээд нийгмийн том асуудлуудыг бий болгож байдаг. Яг ийм байдлаар жижиг зөв шийдвэрүүд нийлээд нийгмийн том эерэг өөрчлөлтүүдийг бий болгож байдаг. Нэг гэр бүл амьтдаа хариуцлагатай асрах, нэг хүн гудамжинд байгаа амьтанд уурлахын оронд ойлгохыг хичээх, нэг эцэг эх хүүхэдтэй амьтныг хайрлах, хамгаалах тухай заах. Энэ бол бодит өөрчлөлтийн эхлэл юм. Өнөөдөр дэлхийд даяар амьтны асуудлыг шийдвэрлэж чадсан орнууд зөвхөн хорогдох барьснараа амжилтанд хүрээгүй. Тэд хамгийн түрүүнд хүмүүсийн хандлагыг өөрчилж чадсан. Учир нь бодит шийдэл бол амьтдыг аврах биш, амьтад асуудалд орох нөхцөлийг багасгах явдал юм. Pause Mongolia-гийн үндсэн зорилго нь энэ дээр төвлөрдөг. Бид зөвхөн тусламж үзүүлэхээс илүү урт хугацааны өөрчлөлт бий болгохыг зорж байна. Судалгаа, боловсрол, олон нийтийн ойлголт энэ бол хамгийн тогтвортой шийдэл юм. Учир нь соёл өөрчлөгдвөл ирээдүй өөрчлөгдөнө. Хандлага өөрчлөгдвөл чөлөөтэй амьдарч буй амьтдын тоо аажмаар буурна. Өөрчлөлт томоос эхэлдэггүй, өөрчлөлт ойлголтоос эхэлдэг. Өнөөдөр та өөрөөсөө нэг асуулт асуугаарай. Би амьтны асуудлыг том асуудал гэж харахаас илүү өөрийн орчноос ямар жижиг зөв шийдвэр гаргаж чадах вэ? Нийгмийн ирээдүй олон хүний жижиг зөв сонголтоор бүтдэг. Хэрэв бид ойлголтоо өөрчилж чадвал Монголд амьтдтай илүү хариуцлагатай, илүү ухамсартай харьцдаг шин соёл бий болгох боломжтой юм. Бид энэ өөрчлөлтийг хамтдаа бий болгож чадна. Хэрэв та ийм эерэг урт хугацааны шийдлийг дэмжиж байвал Pause Mongolia подкастыг хамтдаа сонсож биднийг дэмжээрэй.